За сонсогчдоо өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн сайхан нарлаг өдөр. За манай Becoming a Dentist Becoming Dentist цувралын virtual speaker-ийн 2 дахь өдрийн илтгэгчээр оролцох болсондоо баяртай байна. За миний нэрийг Булган гэдэг. За ерөнхийдөө бол бид нар Солонгос улсад суралцахаар явхаар болоход бол топик шалгалт бол бидний хамгийн чухал гол шалгалтын нэг байдаг, гол шалгуур үзүүлэлт гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол ерөнхийдөө топик шалгалтын өндөр оноо болох топик 1-6-гийн хооронд байдаг. Тэгээд дээд чатанд нь бол тэнцсэн байгаа. За тэгээ ерөнхийдөө энэ мэдээллийг бэлтгэхдээ яг өөрийнхөө туршлага дээр үндэслээд илүү интернетээс олоод авах мэдээллийг биш харин өөрийнхөө яг туулж энэ хэл сурах явцдаа туулж үзсэн зүйл дээрээ ингээд базаад мөн тодорхой хэмжээний жижиг нээлтүүд хийсэн тэр зүйлүүдийг бас та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Учир нь юу вэ гэвэл би өмнө нь унган орс хэлтэй байсан. Тэгээд орс хэлийг сурсныхаа дараагаар орс хэлийг сурсан арга дээрээ дөрөөлөөд англи хэлний IELTS шалгалтын IELTS-ийн бас 8 оног авсан байгаа. Тэгээ үүний дараагаар энэхүү ингэж 2 өөр хэллийг суралцсны дараагаар топик шалгалт буюу солонгос хэлний шалгалт маань мөн л ижилхэн гадаад хэл учраас энэхүү гадаад хэлийг хэрхэн оновчтой за мөн шантралгүйгээр үр дүнтэй бэлтгэх тийм аргыг бол өөрийнхөө туршлага дээр үндэслэн бол гаргаж ирсэн байгаа. Тэгээд өнөөдрийнхөө энэ мэдээллийг бол та бүхэндээ яг энэ байдлаар хүргэе гэж бодлоо. Тийм учраас та бүхэн энэ мэдээллийг сонсохдоо яг энэ миний туршлага гэсэн утгаар нь бол хүлээж аваарай. Тэгээд зарим нэгэн нэмэлт мэдээллүүд бол бүгдээрээ интернет дээр байгаа учраас түүнийг нь бол интернетээс та бүхэн татаад авах бүрэн боломжтой гэсэн үг. За тэгэхээр ер нь бол эхнээс нь хэлээ. Тэгэхээр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу Test of Proficiency in Korean гэдэг үгний товчил маань бол TOEIC гэдэг шалгалт байгаа. Тэгэхээр энийг бол та бүхэн мэдж байгаа бах. Монгол улсад бол нийтдээ 2 удаа авагддаг. За Монгол улсын их сургууль дээр бол авагддаг байгаа. За хамгийн ойрхон нь бол 4-р сарын 12-нд бол өгөх гэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ шалгалтанд бол өгөх бол бүрэн боломжтой. За ингээ 2 удаа авагддаг учраас энэ шалгалтанд орохдоо маш сайн бэлдээд хүссэн оноогоо авах нь аюул чухал учраас энэхүү хүссэн оноондоо хүрэхийн тулд ямар алхмуудыг хийвэл зүгээрээ дин гэдгийг бас мөн монгол хүний онцлог за тэгээ ямар зүйлүүдийг шалгалтанд бэлдэх үедээ хийж болохгүй гэх мэтчлэн хамгийн их тулгардаг мөн өөрийнхөө яг туулсан замыг үндэслээд нэлээд хэд хоног бодож байгаа иймэрхүү зүйлийг бол заавал хийх хэрэгтэй байна гэдэг ингэж слайдаа бэлдсэн байгаа. За мэдээч хэрэг топик шалгалтанд ингээд тэнцнээр танд ямар давуу тал олох юм бэ гэд хүн мэдээч хэрэг зорилгоо тодорхойлно. Тэгэхээр тэр зорилготой тууштай байхын тулд тухайн зүйл нь өөрийг тань сэтэлжүүлж би үүнд бэлдснээрээ яг юунд хүрэх гээд байгаа, юунд зорих гээд байгаа юм гэдэг энэ зүйлийг чинь агуулж байдаг учраас зөвхөн би өөрийнхөө хувьд жишээ гаргаад бол бэлтлээ. За тэгэхээр Солонгос улс гэдэг маань бол суурьшмал соёл иргэншилтэй. За Монгол улс маань бол нүүдлийн соёл иргэншилтэй байгаа. За тэгэхээр суурьшмал соёл иргэншилтэй орнуудад Хятад, Япон гэх мэтчлэн Азийн орнуудыг нэрлэж болно тийм үү? Тэгэхээр солонгос хэлийг сурснаар та жишээлхэд күнзийн сургаалтай энэ Азийн энэ күнзийн сургаал гэж яриад байгаа энэ арай өвөрмөц энэ дорны соёлтой танилцахыг хүсэх юм бол та солонгос хэлээр дамжуулан үнэтэй танилцж болно. Учир юу вэ гэвэл манай энэ солонгос хэл маань өмнө нь бол Хятадын ханзыг хэрэглэдэг байсан. Харин 1400-аад оноос Сэжүн хаан маань энэ солонгос хангарлыг хангал гэдэг үсгийг бүтээснээр шагналж ийм хэлбэртэй болсон байгаа. Гэсэн хэдий ч энэ 1400 он гэдэг чинь ойролцоогоор нэг хэдхэн жилийн өмнөх 500-600 жилийн өмнөх учраас тэрний өмнөх бүх түүх маань бол ингээд зүүнний соёлтой энэ холбогдож байгаа учраас та маш том энэ Аз тэр дундаа юм суурьшмал соёл иргэншлийн талаар бол мэдэх боломжтой. За энэ нь бол нэг том давуу талыг олгож байгаа. За хоёрдугаарт нь гэх юм бол мэдээж хэрэг бидний өнөөдрийн подкастны зорилго болох Солонгос улсад мэргэжлээ дээшлүүлэхээр суралцаар явах гэж байгаа энэ оюутан залуус эмч нартаа бас зориулж ингэж топик шалгалтандаа амжилттай бэлдмээр байна. Хүссэн оноогоо авмаар байна гэсэн энэ тохиолдолд бол энэ давуу талыг бол олгож өгж байна. За тэгээ Солонгос улсад мэдээж хэрэг ажиллах. За та бүхэн мэдэж байгаачлан шилдэг 20-д дэлхийн шилдэг 20 улсад бас Солонгос улс ордог. За ялангуяа техник технологи энэ дижитал хөгжлөөрөө бол сүүлийн жилүүдэд бол нэлээд өсрөнгөө хөгжсөн орны нэг гэж хэлж болно. Тэгээ сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний хүн амынх нь насжилт
бусдаас одоо үүдээд гаднаас ингээд ажиллах хүчнийг бол ихээр авч байгаа. Тэгэхээр энэ нь бол та нар заавал нөгөө нэг хүнд хэцүү одоо ажил хийн гэхээсээ илүүтэйгээр хэрвээ та хилдээ болвол яг Солонгос хүн шиг тэндээ очиод ажиллаад мэргэжлэрээ ажиллах бүрэн боломжтой. Манай Монгол улсаас мэргэжлэрээ төгсөөд ажиллаж байгаа маш олон хүмүүсийн төлөөллүүд бол байдаг байгаа. Тэгэхээр ингээд залуу насн дээрээ нэг тодорхой хэмжээний туршлага хөрөнгөлүүлж авмаар байна гэх юм бол энэ маань бол ингээд юм боломжуудыг бол бий болгож байгаа. За тэгээд ямар ч зорилго байсан та ямар нэгэн зорилгоор энэхүү шалгалтыг өгөхөөр шийдлээ гэж үзье. Тэгэхээр ингээд өгөхөөр шийдсэн бол бид нар мэдээж хэрэг тоглоомынхоо дүрмтэй танилцсан гэсэн үг. Тэгэхээр топик шалгалт маань яг ямар хэсгүүдтэй юм бэ гэх юм бол топик шалгалтанд маань бол ярианы хэсэг байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл сонсох, унших, бичих гэсэн юм 3 хэсгээс бүрдэж байгаа. За тэгвэл бид нар ингээд топик 1, топик 2 гэдэг одоо сүүлийн жилүүдэд бол ингэж 2 л шалгалт өгдөг болсон байгаа. Тэгэхээр топик 1 гэдэг маань одоо та анхан шатны болон анхан шатны мэдэгдэхүүнтэй бол топик 1 шалгалтыг өгөх хэрэгтэй. Харин дунд болон дундаас дээш түвшний солонгос хэлний мэдлэгтэй гэж үзэж байгаа бол топик 2-ыг өгөх хэрэгтэй. Харин та их сургуульд одоо тэнцэхийг хүсэж байгаа бол мэдээж хэрэг топик 2 буюу топик 3, 4, 5, 6 гэсэн онооноос хамгийн өндөр одоо чадлаараа хамгийн өндөр оноог авах хэрэгтэй. Энэ нь танд мэдээж хэрэг чөлөөтэй одоо тухайн оронд чөлөөтэй ярилцах боломжийг бүрдүүлнэ. Мөн түнчлэн тэтгэлэгтэй суралцах, хичээл ойлгох гэмтчлэн бас аюул олон давуу талуудыг бүрдүүлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ шалгалтыг та бүхэн Монгол орондоо маш сайн бэлдээд очих юм бол тэндээ очиод одоо цагаа хэмнэнэ гэсэн үг. За миний хувьд бол жишээлхэд одоо явхаас өмнө бол топикт бэлтгэхдээ бол Монгол орондоо бэлдсэн байгаа. Тэгээд Улаанбаатар их сургуулийн одоо солонгос хэлний одоо төвд бол бэлдсэн байгаа. Тэгээд тэр үед одоо бэлдэж үзснийхаа дараа нь ингээд альва зүйлийг харьцуулах хэрэгтэй гэсэн үднээс би солонгост очсныхаа дараагаар 2 дугаар курстэй гадаад оюутнуудад зориулсан солонгос хэлний энэ сургалтын төвд бол бас явж үзсэн байгаа. Тэгээ ингээд үзэх юм бол тэр нь бол төлбөр нь одоо хамаагүй өндөр, нэгдүгээрт бараг 10 дахин өндөр. Хоёрдугаарт энэ бид нар нөгөө Монгол хүний онцлог нүүдэлчин соёл иргэншилтэй хүний сэтгэхүйн онцлог мөн суурьшмал соёл иргэншилтэй хүмүүсийн сэтгэхүйн онцлог хоёр өөр байдаг учраас одоо сурах явцад одоо заах арга барилын хувьд маш их хүндрэл тулгарч ирсэн. Өөрөөр хэлбэл миний одоо сурах процесс илүү тэнд Солонгост одоо сурах нь илүү удаан байсан. Учир нь юу вэ гэвэл одоо дараагийн одоо слайдууд дээр хэдүүлээ үзүүлье. За тэгээд топик одоо нэг бол ерөнхийдөө бол ахуйд бол илүү амархан байдаг. Яагаад гэвэл ямар ч одоо хэлний шалгалтанд бол тодорхой хэмжээний бизнесийн бас арталтны бодлого явагдаж байдаг учраас тухайн одоо хүмүүсийг илүү ингээ өөртөө ихтэй болоо дараагийнхаа топик 2, 3, 4-тэй өвөөсөө гэсэн үднээс 1, 2-ыг бол ерөнхийдөө харьцангуй бага босго оноотой авчдаг учраас та нар бол 1, 2-ыг бол авах бол бүрэн боломжтой. Миний хувьд бол яг 1 сарын дотор бэлдээд топик 1-ийг бол өмнө нь авч ирсэн. Гэхдээ энэ бол маш олон жилийн өмнө байгаа. За харин топик 2-ын хувьд бол яг топик 3 бол амархан. Гэхдээ топик 4, 5, 6 гэдэг ирэхээр босго оноо жоохон хүндрээд баг зэрэг юм илүү одоо ханзны үг цээжлэх ч юм уу тиймэрхүү юм өрмөц юмуд гарч ирдэг байгаа. Тэгэхээр энийг бол асуулт хариулт булан дээр та бүхэнд бас хэлнэ гэж бодож байгаа. За ингээ үргэлжлүүлээд явах юм бол түрүү би та нарт хэлсэн суурьшмал соёл иргэншилтэй мөн нүүдэлчин соёл иргэншилтэй гэдэг. Тэгэхээр Монгол хүн маань өөрөө нүүдэлчин ард түмэн. Тэгэхээр нүүдэлчин Монгол хүний сэтгэн бодох чадвар нь юугаараа онцлог юм бэ? Тэгэхээр хүн аливаа юмыг сурахын тулд эхлээд нөгөө би хинбэ гэдэг дээрээ илүү анхаарах хэрэгтэй. Тэгжиж өөрт байгаа тэр потенциалаа ашиглаад юмыг сурна. Тэгэхгүй ингээ нийтэд нь хэлийг ингэж сурдаг юм гэд нийтэд нь ингээд нэгэн хэвэнд оруулах юм бол тэр нь үр дүнгүй байдаг. Тэгэхээр энийг бол одоо яг номноос уншсан болон өөрийн ажигласан хүн бусад хүмүүстэй харсан нөгөө туршлага дээр үндэслээд энэ тодорхой хэл сурахад бол яг энэ зүйлийг бол аюу ашигладаг юм байлээ. Тэгэхээр Монгол хүн гэдэг маань ерөнхийдөө ерөнхий том араамаас ерөнхийгөөс наривчлалт сэтгэдэг тийм хүмүүс байгаа. Жишээлхэд ой модыг тэр чигт нь хараад дараа нь тэрэн дотор байгаа модны бүтцийг нь судалдаг тийм төрлийн хүмүүс байдаг. Харин гадаадын одоо англи хэл дээр бичигдсэн сурах бичгийг харах юм бол step by step буюу алхам алхмаар буюу өөрөөр хэлбэл нарийнаас ерөнхийлдэг модыг ингэж хараад ерөнхийд нь ой модыг нь сүүлд нь ингэж хардаг. Тийм одоо онцлогтой учраас энэ нь бол Монгол хүний сэтгэн бодох чадварын онцлогоос арай өөр юм байна. Тийм учраас энэхүү одоо би 3 ийм төрлийн юмыг та нарт хэлэх гэж байгаа. Тэгэхээр энийг бас тогтоогоод авчих юм бол хэлийг сурахад илүү үр дүнтэй мөн тодорхой хэмжээгээр бас цагийг хэмнэн гэж үзэж байгаа. Тэгэхээр та бүхэн зургийг харж байгаа юм бол
бид нар бол эхлээд ингээд одоо том дуран шиг юу шиг нийтэд нь ингээд бүхэлд нь ингээд тал хийрдээ харна. За үүнийхээ дараагаараа энэ дотор энэ Чингис хааны одоо толгой байна да гэдэг ч юм уу иймэрхүү ингээд жишээгээр ингээд наривчилж хардаг ийм төрлийн одоо general thinker одоо англиар бол тэгж хэлдэг одоо ерөнхийлөн сэтгэдэг тийм generalist төрлийн хүмүүс байгаа гэсэн үг монгол хүний онцлог. Тэгэхээр энэ нь бол хэл сурахад бол аюу төхөмтэй байдаг. Энэ онцлогоо ашиглаж хэл сурах хэрэгтэй гэсэн ийм санаа хэлж байгаа. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр саяын миний хэлсэн ерөнхийгөөс нарийн маань хэлэн дээр яаж буух вэ гэхээр та бүхэн хэлийг сурахтаа мэдээж хэрэг эхлээд дүрмтэйгээ танилцах хэрэг болно. За тхийн тулд дүрм нэг бүрчлээ ингээл өдөрт за би өнөөдөр одоо цагийн дүрмийг үзье, өнөөдөр IOI-гийн дүрмийг үзье, Бишитагийн дүрмийг үзье гэх мэтчлэн ингэж явахгүйгээр бүх дүрмтэйгээ богино хугацаанд бүгдээрээ танилцчихна. Үүнийхээ дараагаар тэр дүрмийнхаа одоо наривчилсан хэрэглээд өмнө нь ирсэн шалгалтын материал дээр одоо тулгуурлаад хийх ийм одоо арга барил байгаа. Тэгээд 3 дугаарт нь үүнийгээ ингээд өөрөө ирэхгүй амнаас чинь ингээд бодлогоогоор ингээд гарах болтол нь цээжлэн гэсэн үг. Ердөөсөө бидний одоо гаргадаг хамгийн их алдаа бол маш олон ном гаргаад тэр номоо ингээд уншсан ч уншаагүй ч ингээд аюул олон ингээд сэглээ тайчдаг. Тийм биш. Та жишээлхэд хамгийн сүүл топик 64 дугаар материал одоо гарсан байгаа. Тэгэхээр топик 64 дугаар материалыг бүр ингээд зүүдэндээ ортлоо аюул сайн цээжлэх юм бол тэрнээсээ нөгөө дөрөөлөд дараагийн дүрмүүдээ ингээд ойлгоход аюу амар байдаг. Яагаад гэвэл үнийг дараагийн юм дээр харуулъя. Яагаад гэвэл бидний нөгөө тархины эс маань өмнөх мэдээлэл дээрээ тулгуурлаад тэр тухайн зүйлийг хадгалж авч байдаг. Өөрөөр хэлбэл бидний тархи тодорхой хэмжээний залхуу байдаг, эсүүд нь залхуу байдаг. Тийм учраас өмнө нь хэлсэн мэдээлэл байхад тэрэн дээрээ ингээд дөрөөлөд холбох байдлаар яадаг учраас та нар нэг ингээд дүрмээ цээжлээд тэр дүрмээ өгүүлбэр бүрээр нь тогтооцсон байхад тэр чинь аль хэдийн ингээд одоо монголоор бид нэр сайн уу гэдэг шиг тогтоогдсон байхад дараагийн тэр өвчин сайн уу гэдэг нь байна уу гэдгээр арай өөрөөр уун ингээд уншигдсан ч гэсэн энэ чинь нөгөө сайн уугийн уу штэ гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар холбож яадаг учраас ертөсөө л нэг юмтайгаа ажиллаад тэгээд тэрийгээ одоо дахин давтнаа гэсэн үг. За тэгэхээр энэ давталтын онцлог бол би бол яг үнийг хэлэхэд бол өмнө нэг сайн мэддэггүй байсан. Жохон тийм давтах дурггүй нэг юм одоо дахин хийх дурггүй тийм төрлийн байсан. Харин одоо яг Солонгост очиод одоо дахин давтаад ингээд өглөөний цавал орой хүртэл ингээд нэг юм бүр ямар ч алдаа гарахгүй дахин давтаад ахаар хүнд тийм нөгөө нэг алдаа гарахгүй тийм зуршил би болт юм бэлээ. Тэгэхээр энийг бол мөн хэлэн дээр бол ашиглана. Зөвхөн Солонгос хэл гэлтгүй бүхэл хэлэн дээр хэлнэ. Энэ давталт бол айгүй чухал байгаа. Тэгэхээр тань одоо энэ давталт чинь юу хэлж ийнэ гэвэл өөрийн мэдлэггүй тухайн үсгийг бичдэг болох. Өөрийн мэдлэггүй тухайн тэр хэлээрээ ингээд ухаалдаг ч юм уу. Тиймэрхүү болтол нь ингэж давтаж бэлдэх юм бол одоо тухайн хэлийг үр дүнтэй яг таны одоо тархины урт хугацааны ой санамжинд чинь хадгалагдахад илүү тийм нөлөөтэй байгаа. Тэгэхээр ингээ хамаагүй ном бариад хамаагүй дүрэн бариад хийж л байвал болно гэсэн тийм бол үг биш. Ийм тодорхой системтэйгээр явах нь илүү үр дүнтэй байдаг. За, аюул сонсогдож байгаа. За тэгэхээр бид нар дараагийн хэсэг дээр болохоор топикийн шалгалтын одоо хамгийн чухал, хамгийн өндөр оноо алдах боломжтой хэсэг нь юу байдаг гэвэл бичвэрийн хэсэг байдаг. Дэлхийн одоо бүх гадаадын одоо хүмүүсийн топик шалгалтанд хамгийн бага оноо авдаг хэсэг бол бичвэрийн хэсэг байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн Солонгос хэлний шалгалт биш. Айлцын шалгалтанд ч тийм байдаг. Японы хэлний шалгалтанд ч тийм байдаг. Яагаад гэвэл бичвэрийн хэсэг бол тодорхой хэмжээний тэр хүний жинхэнэ нөгөө хэлний ур чадварыг харуулж идэг учраас бичвэрийн одоо хэсэг дээр бол хамгийн бага оноо гадны хүмүүс бол авдаг. Тэгэхээр та энэ 3 хэсгээс би аль нь дээр нь илүү төвлөрөх вэ гэж надаас асуух юм бол би бичиг дээрээ анханасаа маш сайн төвлөрөх гэж хэлнэ. Тэгэхдээ бичвэр ч гэсэн яг түрүүний хийсэн нөгөө 3 арга барилаараа эхлээд ерөнхийд нь харна, бүх дүрмээ цээжлэнэ. За дараа нь түүнийгээ одоо холбоно. Тэгээд түүнийг дахин давтаад өөрийн мэдлгүй та тэр ингээ бичвэрийг ингээ гарч ингээ өөрийн мэдлгүй хөдөлдөг болтлоо тэр бичвэрийг давтна гэсэн үг. За тэгэхээр хамгийн чухал хэсэг маань бичвэр ахна байна. За дараагийн хэсэг гэвэл одоо энэ ер нь бол бид нар хэлний шалгалтанд ямар нэгэн шалгалтанд бэлтгэхдээ бид нар ингээ нөгөө хөгжил хөгжил гэж ярих юм байлээ. Үр дүнг бид нэр огцом ингээд нөгөө уулын уул руу матж байгаа шиг ингэж юм тогтмол ингэж одоо прогрессор өснө гэж бол дотроо төсөөлдөг. Гэтэл энэ маань бол одоо буруу ойлголт. Яагаад гэвэл та бүхэн санаж байгаа бол ямар ч сурах процесс эхлээд удаан явж ийснаа удаан нилээн нэг тэр хэмжээндээ нилээн удаан байдаг. Тэгжээснээ айжмаар өсөөд
гинт огцон өсдөг ийм зүүн тогтолт байгаа. Тэгэхээр та энэ одоо анх удаа иймэрхүү хэлний шалгалтанд бэлтгэж байгаа бол эхний одоо 6 сар, эхний 3 сар бол маш хүнд байна. Тэгээ энэ үед шантраад за боли би энэ чинь чадахгүй юм байна. Миний хийх зүйл биш гэд ийм одоо шантрах үе ирдэг. Энэ бол хүн болгонд ирдэг. Надад ч гэсэн ирж байсан. Би бүр өстой боли өстой бүтгэхгүй юм байна гэж хэлсэн тийм үү, ирж байсан, уйлж байсан, үе ирж байсан. Энэ үед та яах вэ гэвэл үрдөөсөл би одоо анханасаа яах гэж энийг эхлүүлсэн тий. Тэр зорилгоо эргэн санаад тэгээ бууж өгч болохгүй. Энэ бол зүгээр суралцах процессд нөгөө гардаг зүйл учраас үүнийг ингээд зөвхөн би л ингээд энэ би л чадахгүй да ингээд энэ шантраад байна гэж та нарт тэгж хизээж бити бодоорой. Энэ бол хүн болгонд байдаг. Бид нар нөгөө тэр зүйлийг хуваалцдаггүй учраас мэддэггүй байгаа. За тэгэхээр энэнийг санаад за тэгээд бид нар ингээд шалгалтанд бэлдэж одоо бэлдэж явах үедээ бас алдаа гаргадаг л та. Энэ бол миний гаргаж ирсэн алдаа. Бусад хүмүүсийн ч гэсэн бас их гаргадаг алдаа байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг мэдээж хэрэг тухайн хэлний шалгалтанд өндөр оноо авахын тулд үгийн баялаг сайтай байх ёстой гэж боддог. За тэр бол үнэн. Гэхдээ үгийн баялаг сайтай байна гэд хамаагүй үгийг нэг ширхгээр нь дангаар нь цээжлэх нь бол маш буруу. Энэ бол түрүүний нөгөө хоёр дахь нөгөө тархины эсийн өмнөх мэдээлэлтэйгээ холбож цээжилдэг гэсэн тэр нөгөө дүрмийг зөрчиж авчиж байгаа хгүй. Тэгэхээр та тухайн үедээ цээжилсэн юм шиг боловч тэр чинь 2-3 жилийн дараа тэгэл мартагдана. Харин түүнийг одоо хэллэгээр нь өгүүлбэрт орсон байдлаар нь тэгээд дандаа орчин үеийн ингэж өөрийнхөө сонирхолтойгоо уялдуулж цээжлэх нь айгүй үр дүнтэй байдаг. Хамаагүй ингээд одоо түүх сонирхтгүй хүн түүхийн мэдээллийг ч юм уу ингээд бичих нь бол тийм утга учиргүй. Ер нь эхний одоо хэл сурж байгаа эхний 6 сар бол цэвэр нөгөө өөрийнхөө сонирхолтоор дөрвөлж өөрөөр хэлбэл бас л нөгөө тархины эстэй л ажиллаж штэ. Өмнөх мэдээлэл өмнөх одоо миний зуршил ямар байна уу тэр зуршилтайгаа уялдуулаад өөрийнхөө одоо сайн хийж чаддаг эсвэл хийх дуртай тэр зүйлээрээ ингэж уялдуулж сурна гэсэн үг. За дараагийнх нь бол топик шалгалтанд бэлтгэхдээ топикоос өөр материал дээр ашиглах юм бол маш одоо цаг алдна. Харин та топик шалгалтандаа бэлдээд хүссэн оноогоо аваад сэтгэл санаа чинь тайвширсныхаа дараагаар харин топикоос өөр материал дээр уран зохиолын ном уншдагсан жөө, өөр тийм сонин сэтгүүл уншдагсан жөө тэр бол ингээд тусдаа таны ингээд хангалттай та хүссэн оноогоо аваад зорилготой хүрсэн учраас тэр чөлөө цагаараа юу хийх нь бол таны мэдлэг. Харин топикийн шалгалтанд бэлдэж байгаа үедээ топикийнхоо материалтай ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл Монголд 2 удаа авдаг. Магадгүй Монгол 6 удаа, 8 удаа авдаг гэсэн бол энэ бол таны одоо нэг тийм асуудалтай зүйл биш. Харин 2 удаа авч байгаа учраас энэ бид нэр бас цаг хугацаанд баригдаж ажиллана гэсэн үг. За энэ 3 дахь нь бол миний гаргаж ирсэн алдаа. Энэ бол би ингээд нөгөө хүссэн топикийнхаа одоо оноондоо хүрснийхаа дараагаар би драма үзээд байвал миний одоо бас хэлний мэдлэг илүү сайжрах юм байна, илүү дээшлэх юм байна гэж бодсон. Гэтэл драма бол яг ингээд өдөр тутмын ингээд солонгос хүмүүсийн ингээд ойр зүрийн яриаг л гаргадаг болохоос ш. Тэгээ дээрэс нь яг бид нар тэрэн дээр жинхнээсээ идэвхтэйгээр бичээд, цээжлээд түүнийгээ буцааж ярьж байгаа биш. Зөвхөн бидний ганцхан мэдрэхүй буюу сонсох за яг харах мэдрэхүй ажиллаж байгаа, хоёрхан мэдрэхүй ажиллаж байгаа учраас энэ тогтоох бол ямар ч боломжгүй. Тэгэхээр бид нэр сонссон, харсан зүйлээ бичиж буулгаад түүнийг амаараа ярьж иж тэр нь биднэрт одоо илүү одоо үр дүнтэй болдог байгаа. За тэгээд хамгийн сүүлийн дөрөвт нь болохоор тогтмол бус хугацаатай бэлтгэх. За тогтмол бус хугацаатай бэлтэнэ гэдэг нь бид нар ингээд ирч хүчтэй одоо ирч хүчтэй болсон үедээ за би өнөөдрөөс даалаад өгнө 10 цаг бэлтэнэ гэдэг тийм биш. Ердөөсөө л өдөрт би 4 цаг бэлтэнэ гэсэн бол тэрийг бороотой байна уу, шороотой байна уу, баяртай байна уу, гунигтай байна уу тэр 4 цагаа заавал бэлтэнэ. Энэ бол ингээд тодорхой хэмжээгээр танд ингэж одоо таны дадал зуршлыг бэлдэж өгч байгаа. Энэ зөвхөн цаашдаа топикийн шалгалтаар хязгаарлагдахгүй. Топик ч ерөөсөө л эхлэн шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө сууд сурна гэх мэтчлэн. Ерөөсөө өглөө би 7 цагт босно гэсэн бол 7 цагтаа л босно. Би 2 цаг хийн гэсэн бол 2 цагтаа л хийн. Яг тэрийгэ барих хэрэгтэй. Тэрнээс өнөөдөр 6 цаг хийжээд маргааш 1 цаг хийн гэдэг ч юм уу. Тиймэрхүү байх юм бол энэ бол одоо тархинд ингээд нөгөө эмх замраагүй байдлыг үүсгээд таны хийсэн цаг хугацаа чинь үр дүнгүй ерөөс ямар ч ингэ салхинд хийсэх байдалтайгаар ингэж алга болдог учраас энийг бол та нар анхаарах хэрэгтэй бахаа гэж бодож байна. За тэгээд хамгийн сүүлийн одоо хэсэг маань бид нар шалгалтын өмнөх өдөр одоо 4 сарын 12-нд ингэ шалгалт өгч байгаа. Миний хувьд ч гэсэн одоо топикийнхаа зураг бас баттгаж өгөх шаардлагатай байгаа. Яагаад гэвэл одоо 2 жилийн хүчинтэй байж учраас тэр зураагаа бас ингэж хэлний маань мэдлэг хэвээрээ байна уу тэрийг бас ингэж шалгах хэрэгтэй учраас одоо би бол яг тогтмол ингэж өөрийнхөө яг юу барьдаг байгаа.
Тэгэхээр шалгалтын өмнөх өдөр бол мэдээж хэрэг бид нар бол тархиа маш сайн амраах хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө тэр хичээл хийх, шалгалтандаа бэлдэх, үлдсэн нөгөө дөрмөө уншаагүй штэ энийг унших гэж тэгж өөрийгөө яах бодол санаагаа өөр зүйлд төвлөрүүлэх шаардлага ерөөсөө байхгүй. Тэгэхээр зүгээр сайхан амраад, дуртай зүйлээ хөнгөн хоолоо идээд, дуртай амттнаа идээд өөрийгөө баярлуулад за тэгээд мэдээж хэрэг шалгалтанд одоо авч орох иргэний үнэмлэхээ мартаж болохгүй. Иргэний үнэмлэхээ заавал зөвхөндөө хийсэн байх хэрэгтэй. Тэр өмнөх өдөр нь за тэгээд мэдээж хэрэг тухайн шалгалт манд одоо 4 орчим цаг одоо үргэлжлэх 3 цаг за 3-4 цаг үргэлжлэх боломжтой учраас аль болох эрт унтаад тэгээ сайхан амарчгаад шалгалтандаа орох хэрэгтэй. За тэгээд эцэн хэлэхэд бол та нар одоо 2023 оноос бол ярианы чадварыг шалгах одоо ярих хэсэг бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр ярих хэсэг бол солонгос одоо ялангуяа солонгос дуудлага бол маш хэцүү байдаг. Тэгээд энийг монголчуудаас монголчлох гээд байдаг. Тэгэхээр бидний дуудлага хэцүү дээр нь ярих чадвар нэмэгдэх юм бол бидний нөө топикийн оноо чинь эрс буурах магадaltaй. Тэгэхээр та бүхэн 2023 оноос өмнө одоо ерөөсөө боллоо шүү дээ. Иннээс өмнө бол топикийн шалгалтыг бол өгөөрэй. Тэгээ ерөнхийдөө бол цаашдаа бол интернет based тест бас хэлбэртэй болох ч юм байна лээ. Бид нар IELTS-ийн шалгалтыг интернетээр өгдөг шиг одоо энэ интернет based хэлбэрээр бол өгч байгаа юм бэлээ. За тэгээд өнөөдрийн ингээд миний ярих хэсэг ингээд энэ хүртэл ингээд яаж вэ? Тэгээд өшөөд марцсан зүйлээ л нөгөө комент хэсгээр та бүхэн ингээд асуух юм бол та нарт ингээд би бас харуулъя. Тэгээд түрүүний нөгөө хийсэн зүйлээ бас батгах үүднээс энэ дүрмийг яаж нөгөө топикийн материал дээр ингэж ашиглан цээжлэх вэ гэдэг талаар би энд бас бичсэн байгаа. Жишээлбэл та бүхэн одоо К гэдэг одоо дүрм байна тийм ээ. Тэгэхээр энэ бол тэмдэг үйл өгөнд залгаад яаж гэсэн асуултанд хариулагдаж дайвар үг болдгоо гэдэг чинь. Тэгэхээр К оожон датаге марэж удаа гэд. Энэ маань болохоор энэ өгүүлбэр маань одоо топик 64 дээр гарч ирсэн өгүүлбэр байхгүй юу? Тэгэхээр би энэ өгүүлбэрээс Г гэдгийг нь олоод яг энэ дүрмтэйгээ ингэж цээжилсэн. Тэгэхээр та бүхэн энэ дүрм дээр олон өгүүлбэр цээжлэх шаардлагагүй. Нэг дүрм дээр нэг өгүүлбэр цээжлэн тэр өгүүлбэр маань таны бэлтж байгаа топикийн шалгалтын өмнөх материалаар байгаа өгүүлбэр байх хэрэгтэй. Teaching ийм механизмаар одоо ингэж үр дүнтэй бэлтгэх юм аргыг өнөөдрийнхөө мэдээлэлээр одоо дамжуулъя гэж бодсон маа. Жишээлхэд үйл өгөнд залгах тухайн нөхцөл биелэх боломж өндөртэй гэсэн утгатай Квишпта гэдэг дүрм байна. Тэгэхээр Посоосон пальдурын нөрөөг авши цараг андаагүй сингак хагишипта гэдэнгүүт хагишипта гэдэг энэ дүрм маань ингээ ороод ирсэн байна тийм ээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингэж та бүхэнд бас ингэж хийж болдгийн шүү гэдгийг ингээд жишээ болгон бас үзүүлсэн байгаа. За тэгээд асуулт хариултын хэсэг рүү орох үед лээ. За баярлалаа агшаа.